Өмнөх ангид компани эрсдэл өндөртэй заалд оруулснаар адлын явдал хайгчдын сонирхлыг ихээр татсан. Сайн байцгаана уу? Манай компанийн үйлчлэгийг сонгосон та бүхэнд баярлалаа. Хэрвээ та манай гэрээнд заасан нөхцлөлтөд танилцсан бол хүлээн зөвшөөрөх хэсэг нь таны шийдвэр. Та нарын сонгосон чиглэл хэтэрхий хол эзэнгүй зэлүүд газар байгаа тул ямагт анхааралтай байхыг хичээгээрэй. Өдрийн сүхэ. Таны мэрэгжил? Шүдний эмч. За баярлалаа. Аз гэдэг үргэлж зөв бодлыг дагдаг. Та хоёрт ч гэсэн энэ аз таарч магадгүй. Хэрвээ бүх юм гэрээний дагуу явах юм бол та хоёрт ямар их амжилт авчрахыг хэлж хэрэггүй үст. Тийм биз? За, амжилт залуусаа. За баярлалаа. Би чамд хэлсэн биз дээ. Энэ чинь өстэй солиотой сонголт гэж аа. Айсгүй. Махан хүнс хүмүүс авсан юм уу? Гэрээнээр хэлсэн шүү дээ. Ангын махаар хоол болгоноо, голын уснаас уус ууж явна гэж. Тэгээд энэ орчмоор ан гөрөө байх юм уу тэгээд? Одоо яван байж мэдэн шүү дээ. Ой, чиний утгаар мансын оч газар хаана байна? Миний утгаар тэр цэнхэрлээд харагдах уулзал тэндэл байна да. Тэр мөн гэж юу? Одоо яах вэ? Яван байж нь мэднэ. Хэдий хэрэн газар явдаг юм бол даа. Одоо яваад байж нь мэдээ да. Чинь цэнхэрлээд харагдаж байгаа юм чинь. За явъя. Яв. Захирлаа. Хоёр залуугийн GPS хяналтнаас гарчлаа. Би тойроод байгаа юм шүү. Үгүй яхаа. Аврах баг явуулах уу? Үгүй. Одоо тэдний хувь зүйн өөрсдөөс нь шалтгаан. Бүх юм гэрээний дагуу явж байгаа биш үү?
Эр хүний тоглоом хатуу. Усумаран. Хадаа солдоо. Олдор. Итгэлтэй. Одоо өдөр зүхлээ шүү дээ. Бид лавтай зорилготой хүрнэ. Наа чи бүтэхгүй шүү дээ. Бид өөр яах юм бэ? Вэ галаасгүй бид амьдрах арга байхгүй мэднэ үү? Сайн өрөв таснаа амжнэ. Ямар нэг юм хийхгүй гэж юу? Бид нар гэрээнээс гадуур ямар ч юм хийхгүй. Тэгээд ч ажлын цаг дууссан чи явж амар. Захирлаа. Залуусыг оллоо. Тэд одоо ямар ч аюулгүй болсон байна. Тэгвэл дараачийн үйлчлүүлэгчийг хүлээж авахд бэлддэг. Дараагийн ангид